За ологдож байгаа ипотекийн зээлүүдийг одоо байршлаар нь харах юм бол за дийлэнх нь одоо хотын А бүс буюу одоо төв хэсэгт одоо ологдсон байна. За сүүлийн жилүүдэд бол одоо агаарын бохирдлоос одоо хүмүүс зайлсхийгээд урагшаага гүр даваад буюу 19-т 120 зайсан чиглэлд одоо энд байгаа орон сууцнууд бол илүү их ипотекийн зээл бол авсан байна. За энэ нь бол юутай холбоотой вэ гэхээр одоо дид бүтц буюу дулаан одоо төв магистралийн шугамыг дагж байгаа орон сууцны хотгонуудад одоо илүү их зээл олгогдсон байна гэсэн үг. За орон сууц ер нь хаана баригдаж байна гэхлээр ингээ хараад үзэхлээр бол дулааны шугам хаана, цахилгааны их усар хаана тэнд л одоо орон сууцыг бол одоо барьж байна. Энэ нь бол төсөл одоо хэрэгжүүлж байгаа байгууллага бол буруу биш. Одоо байгаа дид бүтцийн өнөөгийн байдал маань ийм төрхтэй байна. За тиймээс одоо үүсэт байгаа нийгмийн эдийн засгийн асуудал, одоо агаарын бохирдол буюу төгжрөл, одоо хэд төвлөрүүлтийг бууруулахын тулд одоо энэ дид бүтцэд хэлэх, хотоод хэлэх одоо ийшээ чиглэж бол ажиллах хэрэгтэй. Ингэснээрээ одоо бидний нүдэнд үзэхэд харагдахгүй одоо дулааны шумуудыг илүү ингээд уртсгах, тэлэх энэ ажил руу бол хандуулах хэрэгтэй.